Тэгээ 10-17 хөтөлбөр маань үргэлжлэн үзэгчтэй хүрч байна. Мэдээж даваагаас баасан гарагуудад 18 цагт бол одоо шууд утсан дээр маань бас зочид маань ирж тодорхой сэдвийн дагуу бол ярилццаадаг байгаа. За өнөөдөр 3 дахь өдөр лавга гараг тэгээд татварын байгууллагаас бас хүмүүс маань хурж ирж зочин маань хурж ирж бас татвартай холбоотой асуудлаар бас мэдээлэх болно. Ер нь бол яг татварын одоо хууль эрх зүйн орчин гэж бид нар сонсоод мэдээд байдаг нэг амьдрал дээр бид бас хүн болон тэр болгон мэрэгжлийн бас хүмүүс ч бас мэддэг л дээ. Мэдэх шаардлагатай зүйлүүд бас олон байдаг. Энэ талаар бас мэдээлэл өгөх зорилготой юм аа. За өнөөдөр манай зочноор Лидер Финанс татварын мэргэжлийн зөвлөхийн захирал Гал мандах хүрэлцэрсэн байна. Танд орой мэнд хүргэе. За баярлалаа. Та ирж гисэх орой мэнд. Одоо орой болж байна. Орой болж. За тэгэхээр одоо яг татвар төлснөөр бидний амьдралд ямар ач холбогдолтой хүмүүс ерөөхдөө мэдээж татварынхаа мөнгөөр улс орны хөгжил цэцлэл бүх зүйл явагдана гэж мэддэг да. Гэтэ одоо татвараа бас хүн болгоод төлөх үүрэгтэй гэж боддог хэрнээс яг татвар гэж юу хэлж байгаа, юунд зарцуулагддгийг одоо ямар төрлийн татвар байдаг энэ талаар бас мэдээлэлээр бага байдаг баг. Энэ талаар манай үзэгчид эхлээд мэдээлэхгүй юу? За баярлалаа. Юу хэлж байгаа юм? Түрүү танилцуулгахдаа татварын байгууллага гэдээ ярьчлаа л да. Энэ нь бол яг системэд бол яг татварын байгууллага бол мөн л дөө. Гэхдээ манайх бол яг гурван одоо харилцаатай байгууллага гэж хэлж болно. Нэг талаасаа бол бид нар бол үйлчлэгч талаас татвар төлөгчдийн одоо ногдлыг гаргаж иж өгөх, мөн төлөвчлэн хууль тогтоомжийн дагуу одоо татвараа төлж гин үгүй гэдэг дээр хяналт тавьдаг. Хоёрдугаар бол бид нар бол татварын байгууллагатай татвар төлөгчийн өмнөөс харилцдаг юм байгууллага. Тэгэхээр яг татварын байгууллага гэхээс илүү татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалдаг ийм нэг байгууллага байна гэж ойлгох хэрэгтэй. Татварын хууль тогтоомжийн дагуу бол одоо Монгол улс дээр бол яг хэрэгжиж байгаа бол улсын татвар, орон нутгийн төсвийг бүрдүүлдэг татварууд хоёр хуваагдсан байгаа. Одоогийн татварын ерөнхий хуулиар бол энэ хуулиуд маань бол хэрэгжиж идэвж байна. За улс орны төсвийг бүрдүүлдэг татварууд бол аж ахуйн нэгжийн хууль. За тавд нэмэж байгаа. За нөөтийн албан татварын хууль, авто бензин гэдэг. За орон нутгийн төсвийг бүрдүүлдэг татвар нь бол одоо тэр хувь хүний орлогын татварын тухай хууль байна да. Хамгийн том. За тэгэл одоо бусад татварууд нь байгалийн яц ашигласан тэр илүү тархацтай гэсэн юм татвар хураамжуудыг бол орон нутгийн төсвүүд гэж. За тэгээд татвар гэж яг юу юм? Хураамж гэж юу юм? Төлбөр гэж юу юм гээл. Энэ нь бол яг байдаг л дээ. За Монгол Улсын албан татвар нь өөрөө одоо энэ татвар хураамж төлбөрөөс өртдөг. За татвар гэх юм бол одоо яг тухайн хуулийн дээр нэршил зааж өгсөн байдаг. Жишээлбэл нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын татвар, тий үлгэр хөрөнгийн албан татвар гэдэг. Энэ бол ямар нэгэн одоо хариу төлбөргүй гэсэн. За хураамж гэдэг нь бол төрийн үйлчилгээ одоо авснаас одоо үйлчлэгч маань одоо төлж байгаа тэр мөнгөнд дүнг бол хураамж гэж хэлээд байгаа. Төлбөр гэдэг нь бол байгалийн одоо нөөц ашигласан орж иж байгаа тэр мөнгөнд төлбөрийг бол төлбөр гэдэг. Ингэж ойлгож байгаа. За тэгэхээр энэ гурван маань одоо Монгол Улсын албан татварыг бол бүрдүүлдэг байх нэ гэж ингэж ойлгоно. За тэгэхээр сүүлийн үед бас нэг хүмүүс их ярьж байгаа л баримт гэж төлж ш нөт нэмэрдэг албан татварын нөт. Энэ дээр бас өмнө нь одоо хүмүүс тэр болгон татварын талаар ч юм уу одоо албан байгууллагуудын одоо аяг ажиллаж байгаа орчинд ажиллаж байгаа хүмүүс мэдээд байдаг болохоос энгийн хүмүүс мэддэгсэн. Тэгээд баримтыг бас төлөөд баримтаа төлөөд ирэхээр хүмүүсийн бас татварын мэддэг бас баг багаараа тэрийгээ судлаад ойлгоод бас мэдээд ах шиг байгаа. Тий энэ баримт 16 оны 1 сарын 1-ээс эхлээд нэмэгдсэн өртгөл албан татварын тухай хуулийн дээр сууж өгсөн юм л явж байгаа. За энэ маань цаашдаа аж ахуйн нэгжийн орлогын татварын шинжилсэн хуулийн төсөл дээр бол сууж явж байгаа баг. За ингээд энэ баримт маань өшөө одоо хуулийн хүрээнд эрх зүйн байдлын хувьд бол бүр одоо ингээд баталгааж ирж байна гэсэн үг. За ер нь явандаа бол орлого зардлыг бол баримттай байж хүлээн зөвшөөрнө. Бусад өөр ямар нэгэн баримт байх юм бол хүлээн зөвшөөрөхгүй гэдэг юм уу. Энэ баримт гэдэг бол одоо 1900 одоо арчил руу одоо бид нар шилжтэй шүү дээ. Арчлаас хойш одоо технологийн дэвшлиг ашиглаж байгаа хамгийн том одоо хувьсэл хийсэн гэж би ярих дуртай. Яагаад тэгэхээр энэ баримтчин өөрөө цаасыг бол нэг шаарддаг шаардлагагүй. Тэнд нэг сервер гэж байна. Тэр сервер дээр бүх тухайн аж ахуйн нэгжтэй холбоотой бүх зүйлүүд маань бүртгэгдэл ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ баримтчин дараа нь алга болох, дараа нь одоо хий бичлэлтэй болох. Одоо энэ хуучин одоо нөөтийн хуулийн чи одоо хүртэл одоо явж ил байна.
Тэр юу гэхээр бол одоо нөгөө хуурамч хүчилтэй бадан одоо бичснээс үлж одоо өнөөдөр хүртэл шалгагдаал. Одоо элтүүдийн тайланд одоо тайлгдсан газар ч гэсэн одоо тэр нь дуудагдаал аах тавигдээл. Энэ нэр яхаар юм болдё гэдэг асуудууд ингээл маргаан 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 дагуулаад явж байгаа. Өөрөөр хэлбэл тэр нөөтийн хуулийн чинь тэр үжил баримтлал шинжилсэн найруулга гэж ярьдаг шүү дээ. Тэр юу чинь яагаад шинжилсэн найруулга гэдэг бол 50% дээш хэмжээнд тэр хуулийн үжил баримтлал тэр одоо зүй заалтууд нь өөрчлөгчүүл тэр хуулийн хувьд бол шинжилсэн гэж ярьж байгаа. Тэгтэл тэр хуучин зохицуулалтад тэр бүх зүйлүүдийг халаад дахиад дараачийн зохицуулалтад тоглоомын дүрмөө өөрчилсөн. Энэ үед бол дахиад ингээд тэрийг нэгч явж ирээ гаргаж ирээд ингээд яваад байх нь бас тийм хэр зохимжтой юм бол доо. Тэгээд яг бас нэг цагдаадар нөгөө байгаа учраас тэрийг бол ямар нэгэн байдлаар бас шийдвэрлэх ёстой байх л та. Тэгтэл одоо нэгэн л одоо элтуудын одоо хууль эдийн засгийн элтууд байдлыг дэмжих тухай хуулиар нэгэд одоо тайлагнуулаад тэр хазард ингээд байгаа хийцэн бол одоо тэрийг одоо ингээд цааш нь явуулах л ёстой. Тэгэхгүй дахин ингээд гаргаж ирээд ухаад малтаад ингээд дахин татрын асуудалд ороод байна гэдэг юм байна. Эргээд энэ татар төлөгч нар маань энэ яг тий нэг итгэл юм алгуулад байл. Тий яах гэж ил тодор оруулсан. Тий яах гэж одоо энэ өөтөө өөрчилсөн. Уг нь бол хуучин бол яг тухайд яг хууль нь өөрчлөгдсөн гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ бол тухайн төрлийн зохицуулалт нь алгуулсан тохиолдолд бол одоо тэрийг бол дахин одоо яриад одоо ингэж яваад байх шаардлагагүй байх. Гэхдээ энийг бол нэг талтай бол шийдэл явсан дээр байх. За одоо яг энэтэй холбоотой манайдар бол маргаанууд бол ирсэн. Тэрийг бол одоо ингэж маргаан таслах уу дараа нь одоо хэрэв маргаан таслах одоо татрын байцаагчийн актыг бол тэр актыг бол хэрэгсэхгүй болохгүй бол дараачийн шатны арга хэмжээгээр аваад ингэж явах. Ямар ч байсан шудраг шүүхийн өмнө бол тэр бол нэг тийш шийдэгдэн гэж би найдаж байгаа. Тий. За үзэгчд манд ор гарч байгаа 77.1 Тэг 6 Тэг 8 гэсэн утсаар холбогдох боломжтой. Холбоотой асуудлаар тий. Татвартай холбоотой асуудлаар танд асуух зүйл бол өнөөдрийн манд зочноос асууж болно. Татрын зүйл хөөцөлгөө гэж л одоо сүүлд их ярьчлаа шүү дээ. Энэ бол одоо хүмүүсийн одоо сүүлд нийгэмд бол их чихэнд нэг ойрхон сонсогч байгаа. Энэ яадаг байгуулга гэхээр уг нь бол одоо энэ 12 жилийн өмнө бол анх үүсгэн байгуулагдсан. За хууль эрх зүйн орчин 12 онд бол анх батлагдсан. Энэ ямар байгууллагууд байгаад байна вэ гэхээр татрын хууль тогтоомжийн дагуу бол зөвлөгөө өгнө. Үйлчлүүлэгчдэд. Хоёрдугаар асуудал бол тэр татрын хууль тогтоомжийн дагуу одоо татрын тайлан гаргана. За гурав дахь хийгдэх зүйл бол татвар төлөгчийн өмнөөс одоо татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллагууд бол одоо төлөөлж оролцох. Ийм л гурван үндсэн одоо үйл ажиллагаатай ингэж л явж байгаа. Тэгэхээр татрын зүйл хүйсгээ гэдэг маань татвар төлөгчдийн эрх ашигыг хамгаалдаг байгууллага л гэж ойлгож байна. Тэгэхээр одоо яг Нэгтлэн бот хүртгэлийн аутсорсинг бас хольж ойлгоод байдаг. Тэр Нэгтлэн бот хүртгэлийн аутсорсинг гэдэг маань бол зөвхөн тэр компани ажил гүйцэтгүүлгэнүүдийг л одоо нэг мэргэжлийн байгууллага хөндлөгөөс гаргаж байгаа. Тийм татрын зөвлөгөө үйлчилгээний компаниуд бол тэр Нэгтлэн бот хүртгэлийн аутсорсинг дээр нэмээд тэр татрын хууль тогтоомжийн дагуу тэр зардлууд маань бүрдэж гин орлогууд маань хүлээн зөвшөөрөх гэж үгдгийг давхар шүүлт хийгээд ингээд явчихна. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдөрд бол энэ үйлчлэгээ авах нь бол маш их ашигтай. Зөвхөн Нэгтлэн бот хүртгэлээ хэлэх шаардлагагүй. Татварынхаа юмнуудыг бас давхар хийгээ явчихна. Ингээд татварынхаа асуудлыг ингээд цэгцлүүлээд хамтдаа хийгээ явчихаар тэр хүнд ирээдүйд очиж уучлах тэр эрсдлүүд маань одоо үйл ажиллагаа эрхэлж болохгүй одоо үйл ажиллагаа эрхлээд олцсон орлого байж болно. Тэрийг бид нар бол хэлээд өгч байна. Эсвэл ямар нэгэн өөрийн мэдсэн мэдээгүйгээр орлогоо одоо талигнаагүй байдаг юм уу? Эсвэл одоо зардлуудаа хуулийн хүрээнд одоо нэг хязгаарлалт тавигдсан тэр зардлуудыг хязгаарлалтыг мэдхгүйгээр оруулсан ч байт юм уу? Гэх мэтний энэ асуудлуудыг бол тэр татрын зөвлөгөө үйлчилгээний компаниуд маань энийг нь маш шүүлтүүрээр нь оруулаад яг сайхан татрын хууль тогтоомжийн дагуу татрын тайлангийг гаргаад өгч байна. Нэг зөв чөөрөө чиглэж өгч. Тэгэхээр тэр хүнд бол ирээдүйд би ямар нэгэн ийм санаа зовнол одоо гайл татрын газар гээд гайл маань бас татвартай нэгч.
Тэгэхээр гайл бас шалгалт хийдэг газар шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын маань одоо ингэхээр чинь одоо татвар төлөгчнэрийн хувьд бол одоо нэг ирээдүйд одоо би ямар нэгэн одоо татвар эрсдэлд унчих вэ гэдэг айдасгүй болно гэсэн үг. Өөрийнхөө тэр санаа зовнод тэр бүх зүйлээ өөрийнхөө бизнесийнхаа тэр алтан цагт л зарцуулаад цаашаагаад хөгжөөл ийм л боломжууд нь нэгдэж байгаа. Татвар төлөгчдийн нэг анхаарах ёстой зүйл нь түрүүн тавс хэлж ирсэн. Орлогоо одоо нотлох, орлогоо баримтжуулах гэдэг. Ер нь танай байгууллагт хандж байгаа одоо үйлчлүүлэгчдийн одоо яг нөө дийлэнх гол шалтгаан гэдэг ч юм уу тий. Үйлчлэгээ авж байгаа гол үйлчлэг нь ямар үйлчлэг байна вэ? За ер нь манай байгууллагын татрын зөвлөгөөчний компаниудаас бол нэгдүгürt бол татрын нэгтгэн бот бүртгэлийнхээ үйлчлэгийг авч байгаа. Хоёрдугаарт бол тэр татрынхаа хууль тогтоомжийнхаа дагуу тэр тайлангаад үнэн зөв гаргаж ийнэг үү. Энэ миний зардлууд одоо яг хуулийн тэр шүүлтүүрээр одоо яг хэр одоо гарч байна. Ер нь нэг номерын асуудал бол орлого гэхээсээ илүү зардал байдэн шүү дээ. Аж ахуйн нэгжүүд тэр гарсан зардал одоо хүлээж зөвшөөрүүлэх асуудал байна. Тэр миний гарсан энэ зардууд маань хэр байна вэ? За орлогын хувьд бол яг орчиж усан орлого гэдэг юм уу, борлуулалтаа хизээ борлуулалтаар хүлээж зөвшөөрөх гэдэг. Тэр нэг нэгтгэн бот бүртгэлийн олон улсын стандартын дагуу тэр нь бол хэрэгж явчихдаг ийм л зүйлүүд юм байна. Тэгээд мэдээж бол одоо тайлангаа гаргаж байгаа нэг одоо мэдэхгүй байгаа зүйлүүдээ бас цэглүүлэх гээд орж байгаа шүү дээ санаа байран дээр. Тэгэхээр хүмүүсийн гаргадаг алдаа нь юу вэ? Одоо энэ татвар төлөгчтэй юу юм одоо татвар одоо жишээл тайлангаа гаргахтаа за нэгтлэнгууд маань ч гэдэг юм уу тий гаргадаг нийтлэг алдаа. Үгүй нийтлэг алдаа бол ерөөсөө л татрын хууль тогтоомжтой холбоотой зохицуултууд байна. Тэр одоо өнөөдөр байж байгаа маргааш нь байхгүй болсон зохицуултууд гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл нөгөө эрсдлээс нь л харах ёстой л. Өнөөдөр зохицуулж байсан зохицуулт маргааш байхгүй болчдөг. Эсвэл өнөөдөр зохицуулсан байсан зохицуулаагүй байсан зүйл маргааш зохицуулттай болдог ч гэдэг юм уу. Тэр нэг хуулийн тэр одоо өдөр тутмын өөрчлөгчийн тэр өөрчлөлтүүд татрын хууль тогтоомжийн тэр өөрчлөлтүүдийг тэр маневр хийх юм уу. Тэр хязгаарлалтуудыг одоо яаж ашиглах вэ? Одоо жишээлбэл бүр одоо томроод давхар татрын гэрээний асуудлууд байна шүү дээ. Хоёр улсын хооронд хийгдсэн тэрийг одоо хэрхэн яаж тэр компани тий давхар татвартай улсаас яаж одоо юм оруулж ирэхэд би энийг яаж ашиглах вэ? Хууль тогтоомжоор олгогдсон тэр боломжуудыг би өөртөө яаж ашиглах вэ гэдэг юм байна. Хоёрдугаар тэр боломжуудаа ашиглахгүй одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар одоо тэр хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй орлогоо хүлээн зөвшөөрчихсөн эсвэл хүлээн зөвшөөрөгдөх хязгаарлалтаа зардуудаа хязгаарлалтыг мэдхгүйгээр өнгөрцөж гэдэг юм уу. Гэх мэт л түүнээс одоо цаг хугацаанд тайлагнах тухай асуудлууд бол одоо нэгтлэнтэй газрууд бол гайгүй. Нэгтлэнгүй жижиг дунд аж ахуйн нэгжүүд бол нөгөө хугацаагаа мэдхгүйгээс болж хожимдуулдаг тий. Тэр орлогоо хүлээн зөвшөөрөхөө мэдхгүй тэнд нэг дансанд хэдэн дөрөв ороод ирсэн нэг өөрөө бол мэдээд авцсан байдаг тэрийг хийзээ яаж тайлбархаа одоо анзаарахгүйгээр өнгөрчдөг ч гэдэг юм уу. Ийм асуудлуудаас болоод тэр маань ингээд өөрсөнд нь эргээд нөгөө одоо асуудал үүсгээл бөөгнөрөөл нөгөө татвар дээр очиод нөгөө хэл шалгалтч байдаг. Илрээл нөгөө өөрийн төсөөлж байгаагүй тэр нөгөө мөнгөнд төлбөр гараад ирэхэд чинь чи өөрөө шоконд ордог тий. Одоо би яах вэ гэдэг асуудал гарч иж байгаа. Тэгэхээр энэ ямыг гаргахгүй байх үүднээс л урьдчилж л одоо энэ нэг мэргэжлийн байгууллагууд нь хандаж тэрийг л зохицуулж явж байгаа юм дээр багхгүй. Тэгээ хүмүүс болохоор ингээд өөрийнхөө нэрс дээр ч юм уу гэр бүл дотор ч юм уу нэг компаниудтай байгаад байдаг тий. Тэгсээр нэг үйл ажиллагаагаа явуулдаггүй. Тэгээд дээрэс нь юм тайлангаа өгдөггүй. Яг түрүүн таны хэлсээр үүнээсээ болоод иргээд бас асуудалтай байдаг. Ийм хүмүүс маш их харагддаг л та. Тий, энэ бол ерөөсөө л одоо сүүлийн үед одоо бас яригдчихл байгаа асуудалтай. Яг одоо бидний дунд бол татвар төлөгчдийн одоо боловсролын асуудал байна. Тий. Бид нар чи арчилд одоо 1900 одоо 90 оны үед шилжээд тэрийг бол арчил гэдгийг бол дуртай зүйлээ хийн гэж ойлгосон л байхгүй. За тэгэхээр одоо дуртай зүйлээ хийн гэдгийг ойлгох юу гэж нөхөр одоо яг манай Монгол улс чи өөрөө бол татрын одоо өөрөө ногдуулах орлогоо өөрөө ногдуулах тийм системтэй байхгүй. Тэрийг одоо юу гэж ярьж нөхөр би дуртай цагтаа орлогоо бол одоо хүлээн зөвшөөр татвар тайлгнах юм байна. Тэгээд одоо болохгүй бол одоо тэгээд явж идэг гэж. Уг нь бол тэр өөрөө тодорхойлох систем чи өөрөө юу гэхээр хуулиа сахихыг хэлж байгаа. Тий. Нэгд л орж ирсэн бол тэр татрын хууль тогтоомжийнхаа дагуу одоо тэр борлуулалтаа хүлээн зөвшөөрөд ингээд яваа. Тэрийг бол одоо хоош тавьж болохгүй л гэсэн үг. Тэгэхээр өөрөө тодорхойлогдсон хуулиа сахихыг хэлж байгаа. Үзэгч авч тийм ээ. За. 17 хөтөлбөртэй холбогдлоо та.
За тасарлаа төрөнөөс ч нэлээд залгалаа. Тэгээд одоо ийм л байна л да. Одоо орчин цагийн үед бол хэлэхэд бол одоо ийм татвар төлөгч нарыг одоо яах вэ? Бид ирээдүйн татвар төлөгч нарыг бол бэлтгэх ёстой байна. Хүүхдийг бол цэцэрлэгээс нь юм уу? Сургуулиас нь тий. Энэ сургуулийг яг бидний аав ээжийн одоо татвараас цуглуулсан юм мөнгөөр барьж өгчээ. Энэ бидний багшны цалин ингэж гарч ижээ. Цэцэрлэгт бол одоо юу гэдэг одоо энэ сайхан цэцэрлэг энэ тоглоомыг бол одоо юу гэдэг гэх мэтлэн энэ татвар төлөгч нарыг бол бүр багаас нь ингэж бэлдэх нь олон улсад бол байд юм бэ. Монгол улс бол тэрийг бол орхитуулсан баггүй. Тэгээд өөрөө нөгөө дуртай цагтаа тодорхойлж болно гэдэг тэр логик нь ороод ирэхээр чинь нөгөө татвараас зугтдаг зайлсхийдэг асуудал чинь бүр гарцсан. За энэний нэг илэрэл бол та бүхэн сая эдийн засгийн хэлбэрийн тухай хуулиар бол харсан баг. 34.7 их 80 төгрөг одоо гарч ирнэ гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Одоо дотоодын нийт бүтээгдэхүүн жишээнээс чинь одоо 23 тэрбум гэх чинь одоо 23 их 80 гэхтэл тэрнээс илүү их юм одоо 30 дур байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи энэ бас яг үнэн зөв бодит тоо үгүй юу те. Энэ дээр бас судлаачд бас анзаарах хэрэгтэй. Яг энийг бол бид нар бас хараас одоо жилд бол яг 300 тэрбум одоо 300-аас 400 тэрбум төгрөгийн одоо хэн шалгалтаар орлого одоо орж ирдэг гэж бодоход 34.7 их 80 төгрөг одоо одоо болж ийн гэдэг чинь энийг бол илрүүлэхэд бараг 100 гаруй жил одоо шаардлагатай юм шүү дээ. Тий. Тэгэхээр чинь энэ чинь өөрөө одоо паникт л орцсон л доо. Татрын алууч гэсэн нөгөө татрын төлөгч нар явж гэсэн тий. Тэгэхээр бол энийг бас хаана бас нарийн харж бас яг судлаачдын хувьд бол үнэлт өгөхгүй тэр яг үнэн юм уу? Тэг бодит байна уу тий? Зарим нэг газрууд бол хин шалгалтанд орохгүй гэдэм байна гэж сонсонгуудаа зүгээр хаамаардгүй юм орлого тусгацсан байхыг бол үүсэх аргагүй. Тэгэхээр тэрийг бол яг үнэн зөв бодит байдлыг гаргаж ирэхгүй бол бас тэр би бас одоо бас сүүлийн бас яг энэ дээр гайхалгаа юм бол бас тэгэхээр татвар яалаа ажлыг хийгээгүй болж дарах гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр бас тийм биш шүү дээ. Татвар яал бол зохиомжгоор бол маш их тууж ажиллаж байгаа. Нэг судалгаа бол байдیں۔ Улсын төсвийн одоо орлого бол бүрдүүлэлтээр бол татвараас орж иж орлого бол нийтдээ 90% байдаг тий. За тэр 90-с чинь 5% нь бол нийт тэр бүрдүүлэлтийн 95% бүрдүүлдэг гэж байгаа шүү дээ. Тэгтэл үлдсэн 5 одоо 95% аж ахуйн нэгж бол нийт тэр орлого төсвийн бүрдүүлэлтийн 5% бүрдүүлэх нэ. Тэн дээр бол энэ татрын албаны чиг масс тэр чигт ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үр ашигт юмыг бас судлах хэрэгтэй. Бид нар чааш шүү дээ. Яавал одоо энийг яах вэ? Ер нь тэгээд явж яах вэ гэхээр бид нар ирээдүйн татвар төлөгчдийнхээ боловсролыг дийшлүүлэх хэрэгтэй. Татвараас зүхтах, татвараас зайлсхийх гэдэг нь тэр хүний хувьд ирээдүйд одоо одооноос бэлдэж байна. Тэр хүний хувьд иргэн хүнийхний хувьд бол одоо төвчшгүй байх тийм л сэтгэлгээ бид нэр суулгаж өгөх хэрэгтэй. Зүгээр өнөөдөр одоо болсон хойно ардаас нь очиж хинэл чалгалтаар акт тавьж ингэж явах тэр системээс илүү татвар төлөгчдийнхээ боловсролыг дийшлүүлэх хэрэгтэй. Ийм учраас энэ ийм байх зайлшгүй шаардлагатай. Одоо төсвийнхний одоо тэр зарцуулалт гэдэг бол ерөөсөө татвар төлөгчдийн мөнгө татвар төлөгчдөөс одоо цуглуулж байгаа тийм мөнгө хуримтлагдсан мөнгө бол тэд нар бол яаж чадахгүй шүү дээ. Тэгээд тэдний чинь үйл ажиллагаа бол байхгүй. Тэгээд эн чинь нөгөө онлууд явагддаг солилцооны зайны онл гэдэг. Бид нар ийм тусгаар улсад амьдарч байгаа хувьд бол ямар нэгэн байдлаар бол хариу төлбөртэй байх хэрэгтэй. Тэр нь бол татвараар юм уу? Ямар нэгэн байдлаар хэрэгжүүлэх юм гэж байна. Тэр гадны улс оронд бол бүх зүйл дээр татвар авдаг шүү дээ тийм ингээл татвар авдаг. Гэтэл манайд бол одоо бас тэр ойлголт нэр харилцангуй одоо муу байдаг. Тэгэд одоо ингээл одоо суусан газар болгонда 1% татвар төлдөг боллоо гэж бүгд л анх хүлээж авахтаа уурлаад бухимдаад нэг учрыг олохгүй байж тий. Сүүлдээ дасаад ирэхээр дугаалдаг ч гэдэг юм уу тий. Тэр ер нь бол та нар анзаараарай. Их л бухимдаж ярьж байгаа усууд гэдэг чинь татвар төлж байгаа үйл асуудал гэсэн үг. Ер нь тэр одоо 16 оны 1 сарын 1-ээс эхлээд тэр нөөтийн тухай хууль гарч ирээд ингээд бол асар их бухимдаал хүлээж авахгүй энэ гэл ингээл юм одоо явуулчихсан. Тэр чин цаанаа бол татвар төлж байгаа үл хүний үг шүү дээ. Татвар төлж байсан хүмүүсд бол тэр бол нэг юм ярихгүй. За үзэгчээ авчи. 10.7 бүртээ холбогдлоо. Сайн байна уу? Сайн байна. Танд орой минь төргий. За тэгэхээр чи манай улсын эдийн засаг чинь тийм ээ. Одоо нэг хувь хүн аж ахуйн нэгжүүдийн татвартаас өөрчлөсөн.
ийм эдийн засагтай болж байгаа юм л. Тэгэхээр зэний их асуудалтай болж байна. Сая одоо тэр нотын тухайн шинэ хууль энэ төр алхагдаж ирсэн. Олон нийт нэрийг бүлээд авч хэлэхгүй шүү дээ. Бүгдээрээ баг боож өглөө. Одоо картын машин авъя бөө юм 80 юм бөөн хэрүүл ийм тийм хууль гаргасан одоо чулцаа хамгаалж байгаа. Соёлтой зүрийн татвараа төлөөс сурцсан оронд бол энэ бол зүгээр нэг жирийн л одоо тийм системийг л тэрийг л авч иргэжсэн юм байна шүү дээ. Энд одоо нэр иргэд байна сурна гэдэг маш хэцүү. Манай монголчууд ч сурцсан ч татвар бүртэр төлөхгүй ингээд яваад олон жил ингээд замраагаа сурцсан юм байгаа байхгүй. Та бас энэ бас хууль нэмэр оруулж байгаа юм байна. Татвар гэдэгт нь яг улсаар нь оршин тогтсон юм шүү дээ. Татвар байхгүй бол одоо ямар ч улсаар нь оршихгүй. Ялангуяа нацчлан гэж байгаа орнууд ч юм бол өөрийн социализмын үед ч юм бол өмчийн одоо нэг хэлбэртэй тийм ээ. Бүх одоо өмч хөрөнгөчийн мөнгөс нь улсын хайлт шүү дээ. Одоо болохоор ч одоо татвар төлөх бидний мөнгөн дээр энэ улсаар нь тогтож байгаа болохоор энийг одоо бид нэр хөнгөлөхөөс одоо өөр арга замгүй болж байгаамаа. Би одоо энэ нэгэн татврын нарийн мэргэжлийн ийм зөвлөх улсын зөвлөх хүн баг шиг байна тийм ээ. Ямар ажил эрхэлдэг юм бэ? За өнөөдрийн зочин бол Лилри финанс татрын мэргэжлийн зөвлөхийн захирал гал одрах гэдэг хүн. Тэгээ гал мандах гэдэг уучлаа. Нарийн мэргэжлийн алгуу юм байна тийм ээ. Дэлгөө. Танд өөр асуух зүйл байгаа юу? Асуух зүйл байгаа. За. Энэ хүн усын компани юм уу, хувийн юм уу? Байгуулгын. Хувийн. Тэгвэл танад нар очиж зөвлөгөө авах уу? Болмоо. Тэ хаана үү? За тэрийг нэвтрүүлгийн дараа таны утсыг тэмдэглэж аваад уцтаад эргээд хариулъя. Тэг би асуу татрын тал нэг асуудал зөвлөгөө авах шаардлагатай байгаа байхгүй юу? За ойлголоо таны асуу. Таны утсыг тэмдэглээд авсан нэвтрүүлэг дуусангууд 19 цагт эргээ холбогдоод. За үзэгч маань бас өөрийнхөө ер нь бол яг үзэгчийн маань хэлсэн бол үнэ шүү дээ. Төр бөөдөр татвар байгаа гэж. Тэгэхээр энэ улс орны чинь тогтнож байгаа зүйл чинь өөрөө татвар шүү дээ. Тэгэхээр бидний шиг нэг татвар төлөхгүй байх дээр сэтгэлгээ 90 оны дээр сэтгэлээ чинь л одоо балж байна л да. Яг бид одоо тэр үед бол нөгөө татвар төлдөг байсан. Ер нь бол арчил гэдэг чинь өөрөө бол тийм эрхчлөлтөд буюу хуулийн зархитдаг систем юм л да. Одоо бид нар л ойлгож байна шүү дээ. Тэгтэл тэр үед бол яасан гэхээр бол оёроос дураараа одоо дарган зархичсан тэр дарга зархитгаа болоод ирэнгүүт ерөөсө дураараа хөлж ийгсэн. Тэгээд татвар төлөхгүй байх нь миний баг эрхийн асуудал гэж ярьдаг асуудал. Тэгтэл Монгол Улсын үндсэн хуулийн дээр бол буруу нэг ч буруу. Үндсэн үүрэг гэдэг дээр суулгаж өгсөн шүү дээ. Монгол Улсын хууль заасан тэр татрыг төлөх нь таны үндсэн үүрэг юм аа. Үндсэн үүрэг гэдэг чинь өөрөө юу гэхээр энэ үүргээ биелүүлэгээс сууж та ямар нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн үг байхгүй юу? Тий. Тэн дээр журамт үүрэг гэж бас бий. Журамт үүрэг гэдэг бол одоо хүүхдээ асрах одоо эрүүл орчин тэрийг одоо хамгаалах энэ төр тий. Тэрийг биелүүлэгээс одоо та ямар нэгэн хариуцлага хүлээл. Тэрийг бол нийгмийн одоо ёс суртахуун тэр хэм хэмжээл тэрийг шийдэл. Өөрөөр хэлбэл одоо хажуутлын айлын дор одоо хавь орчноо одоо бохирдуулаад байх нь хажуутлын айлын батад эрх ашиг нэгтгэж шүү дээ. Тийм учраас тэрийг чи энэгүй янзлал гэдэг нь тэр нийгмийн одоо тэр хэмжээгээр социал хэмжээгээр зохицуулагддаг юм. Тэгэхээр татвар чи өөрөө ийм асуудал байна. Тэгэхээр би одоо хилдээд байгаа юм одоо сүүлийн үед одоо манай татрын зөвлөгөөч гэсэн одоо их хэрэг гэж чинь татрын байгууллагч гэсэн гэдэг юм. Ер нь явж бид нар хойноос нь гэж явж одоо тий хэл шалгалтаар юм илрүүлдэг биш ээ. Татвар төлөгч нар одоо боловсролыг нийслүүлэх ёстой. Энэ татраа төлдөг байх ёстой. Тэр татраас зүхтах, тэр татраас зайлсхийхтэй сэтгэлгээ бүр байх ёстой л гэсэн. Яг нь энэ бол яг өсрөнгөө хөгжсөн улс орнууд гэдэг юм уу юу энэ байж л идэг асуудал. Гэхдээ нийт масс бол татраас зайлсхийх зүхтах тухай асуудал бол байж болохгүй. Өнөөдөр би хэнийг хүн дээр очиод нэг үйлчлэгээ одоо эрхлээл авахд бол тэнд хүүхнийхээ орлогын дотор 10% судалдаг байх ёстой. Одоо гадуур эн чинь бол бүр алингаа алдлаа шүү дээ. Одоо тээврийн үйлчлэгээ эрхэлдэг хүмүүс гэдэг юм одоо юу гэдэг эдгээр 10% судах нь гэхэр л уртаасан бүр дайн зарлаа тий. Наадгаа та нар ууштай тэрийг зохицуулах гэдэг. Ингээд эн чинь өөрөө нөгөө ааж ухамсарлахгүй нөгөө л эргээл нөгөө ааж явах нэг өөрсөнд нь эргээд даруулаа шүү. Болоод байгаа чинь л энэ байхгүй. Тэгэхээр бүгдээрээ нийлээд энэ мөнгө улс орны сайн сайхан байлгах нь миний чиний бүгд бидүүдийн одоо үүрэг юм байна. Энд нөлөө нь энд байд юм байна. Би 10,000 төгрөг одоо хэн нэгнээс оллоо ч гэсэн тэрнийг татрыг төлчдөг байдаг тий. Тэргээ төлчихсөн байгаа нь өөрөө одоо тэр хүнд маш их автай гэдэг. Яг тэр сэтгэлгээг л бас суулгаж өгөх хэрэгтэй. Хүмүүс ингэдэг цалин авахаар нийгмийн даатгал содож байгаа ойлгож байгаа. Эрүүл мэнд тэгэхээр эрүүл мэндийн даатгал